За сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canva хаагчлалын ээлж дугаараар та бүхэндээ Нүри шопын пострыг хэрхэн хийснийг үзүүлье. За энэ болохоор ямар онцлогтой вэ гэхээр ингээд Нүри гэж бичээд тэгээ shop гэдэг ингээд голоор нь зураг оруулсан юм эффект байгаа. За өшөө бас нэг гоо сонирхолтой юм нь болохоор ийм гоё цэцэгнүүдээр тийм ээ ингээд үг бичдэг тийм ээ ийм байгаа. За энийг та бүхэнд бас үзүүлэх гэж бодож байна. За дараагийнх нь болохоор за энэ бас их сонирхолтой эффекттэй тийм ээ энэ өсгөн дотор ингээд салхилж байгаа юм шиг тийм ээ ийм гоё эффект оруулсан баа. За энэ бие өсгөн дээр за энийг бол ямар ч өсгөн дээр бас нэг хийж болно. За энэ бүхнийг та бүхэнд үзүүлье гэж бодож байна. За эхлээд бол яг нөгөө Нүри шопынхаа юуг үзүүлье. За тэгээд эхлээд бол юугаар юм цагаан юун дээрээ бид нар элемент рүү очиж жоод юу аавна. За ийм дөрвөлжин shape аавна. За энийг бид нар яг энэ дээр ингээд яг нь голд нь ингээд голыг оруулаад за энийг бид нар хар өнгөтэй болгоно. За дээр нь текст бичнэ. За текст бичгтээ бид нар яг уу гэхээр за Нүри гэж биччихье тийм ээ. За тэгээ энийг нэлээ ингээд том болгоод за тэгээд яг энэ фондыг бид нар өөрчилж болно. За би болохоор энэ нэрэ бүдүүн ийм эффект солисон. За тэгээд ингээд өгнүүдээ юу яан за өсгөнүүд нь нэлээ хол байх юм бол энийгээ бас ингээд ойртуулчих болно. Ингээд за энэ бол арай хэтэрхий ойрхон байна. За ямар ч хэсэг ингээд тийм ээ ойртуулчих болно. За тэгээд энийгээ бас дахиж ингэж бичээд энэ талд нь энийгээ бас яг ижил юунд авчирч өгнө. За энэ дээр бол яг нь shop гэж бичнэ. За тэгээд эднэсийг хооронд нь бид нар одоо юу яах хэрэгтэй байгаа. За энийгээ хэдүүлээ бас ингээд голыг нь олчихно. За тэгээд эдгээр маань хоёулаа ингээд нэг юунд игнэнд бол байх хэрэгтэй. За тэгээд энэ дээрээ бид нар бас юу яана энэ тэгшин shape авчаад энийг ингээд хооронд нь холбоно. За энэ маань бол цагаан өнгөтэй байх хэрэгтэй яг адилхан. За тэгээд энийг бид нар яах вэ гэхээр дахиад ингээд энэ дараагийнх дээр нь бас ингэж авчирна. За тэгэл яах вэ ингээд энэ маань ингээд тэгээд энийг бид нар яах вэ гэхээр юу вэ? Download хийж аавна. За тэгээд PNG файл за current page за ингээд download хийгээд авчина. За нэг 8 гээд хадгалчихъя. За тэгээд энэ дэр хийсэн саяхан бүгдийг арилгаж аваад саяхан нэг download хийж авсан юугаа аплод хийгээд оруулаад ирнэ. За тэгээд энэ чинь ингээд тавиад за тэгээд background-ыг ялгана. За тэгээд edit рүүгээ очиж аваад энэ дуу тоонож аваад за энийгээ дарж ороод энэ custom гэдгийг сонгоод за энэ highlight shadow хоёрыг нь хоёуланг энэ гоё цав цагаан өнгөтэй болох хэрэгтэй байгаа. За энийг бас яхна цав цагаан өнгөтэй болгоно. За тэгээд энэ маань нэг цав цагаан болчих штэ. Тэгэнгүүт бид нар яах вэ гэхээр shadow руугаа очичоод энэ glow гэдгийг дарчин. За тэгэнгүүт ийм одоо тийм ээ иймэрхүү болно. За энийгээ бид нар яах вэ гэхээр ингээд том болгоод тэгээ одоо ингээд юу оруулчихна. За тэгээ энэ чинээсээ бид нар гоё юм өнгөлөг бот зургнууд сонгох хэрэгтэй байгаа. За би болохоор за зураг сонгочих та нар өөрснөө ямар ч зураг сонгож олно. За арталт нь ингээд оруулангууд энэ маань ингээд бичгэн Нүри shop гэдэг ингээд гараад ирдэг байна тийм ээ. За тэгээ энэ дээр яг бид нар Нүри shop-ийн бүтээгдэхүүнүүдээс ингээд нэмчиж болно. Нэмэхгүй бас яг нь удангаараа юм байсан ч гэсэн бас зүгээр хаастай тийм ээ. За энийг ингэж хийдэг байна. За дараагийнх нь болохоор за энэ цэцгэр юу хийдэг нэдийг үзүүлье. За энийг энэ дээр бид нар ингээд за тэгэнгүүт ингээд гоо цэцгнүүд гараад ирнэ тийм ээ. За энэ цэцгээ энэ чинээ байрлуулчихж жагаад art руугаа очичоод app руугаа очино. Text art maker гэдэг бичин за тэгэнгүүт чи юм app гараад ирнэ. Text art maker гэдэг тийм ээ. За энийг ингээд сонгоод бид нар энэ маань яг энэ одоо бидний сонгосон юугаар за одоо энэ use гэдэг selected image гэдэг энийг сонгочих юм бол одоо энэ цэцгээр яг энэ үсгийг бичиж чинь тийм ээ. За энэ дээр нь бид нар одоо юу ч гэдэг нь тийм ээ purple гэж биччихье. За тэгэнгүүт яг энэ цэцгээр маань юм уу бичиж чинь тийм ээ. За энэ бас нэг хоорондох зай за цэцгнийхэн том жижиг энэ төрийг бол энэ хоёроор ингэж тохируулдаг юм байлээ. За тэгээд яг энийг бид нар
Add to design гэдэг энэ доотлихын дарчингууд за ингээд цэцгээр яах нь бид нарт ингээд бичээд өчөж чинь тийм ээ. Энэ бас тийм гоё юу илээ, эффект илээ. За тэгээ би энэ болохоор юм цэнхэд цэцгээ шарын те пинк янз янзын цэцгээр бол ингээд бичсэн байгаа. Та нар бас харна үст тийм ээ. За дараагийнх нь болохоор энэ бас аюу гоё эффект санагдсан одоо юм цэцэгтэй тийм ээ. Бэ үсгийг ингээд нөгөө юу яаж амшиг тийм ээ, гоё юм татцсан юм шиг эффект байгаа. За энийг яаж хийх вэ гэхээр за эхлээд бол за бид сая бэ үсгээр авчихсан, бэгээр л авчий. За юу за энийгээ бид нар ингээд том болгоно. За тэгээ бид фонтносоо би болохоор энэ арай энэ том фонт ингээд авчихсан бэ үсгээр нь. За ийм авчихсан байгаа. За тэгээд энэ элемент рүүгээ очиж чад за юу black gradient гэдэг ингээд бичингүүт чинь янз янзын одоо юм gradient-ууд гарч ирнэ. Одоо юм уусалттай тийм ээ. За энэс нэгийг сонгочих. За би болохоор энийг сонгочлоо. Та нараас нь өөртнийхөө нэлээд энэний урт гаргыг гэвэл нэлээд уртыг сонгосон ч болох юм билээ. За ингээ энэ хоёроо ингээ холбочихно. За тэгээ энийг яах нь бас бид нэр ингээд татаж даунлоод хийж аваад авахтаа бол энэ PNG файл. За тэгээд энэ дээр бид нар current image гэдэг за ингээд даунлоод хийж авна. За нэг гэдэг чи тийм ээ. За тэгээд энэ дээр бид нар яах вэ гэхээр апплод гээд за нөгөө саяхан 9 гэсэн зураг оруулаад ирнэ. За ингээд би үсэг маань ингээд байж юм тийм ээ. За энийгээ бид нар яах вэ гэхээр background-ыг бас ингээд арилгах чинь энэ чинь цаан background-тай тийм ээ. Ингээд юу яачин энэ хүртэл ингэж юу ячаад за энийгээ тэгээд бас яах вэ гэхээр ингэж юу хоёр давхарлуулж жаад энэ давхарлсныгаа бид нар яах нь энэ шин ингээд татчихин. За юу за тэгээд энэ маань ингээд хоёр болчлоо шүү дээ одоо тийм бааз. За тэгвэл энийгээ бид нар яах вэ гэхээр энэ эдитер рүүгээ орж жоод за тэгээд энэ see all гэж жаад энэ slice гэсэн апыг сонгоно. За тэгээ mince тэгээд дарангуут энэ маань яах нь ийм болчихно. За тэгэхээр энийг 2 болгоод энийг нэг 24 26 болгоод за энийг бас 1 болгочих. За 24 болгочих. За тэгээ сэвэлч. За тэгвэл энэ маань ийм нэг юм татцсан юм шиг болчихж байгаа. За тэгээ энийг бид нар яах нь энэгээ нийлүүлж өгöd. За тэгээ энийг бид нар бас яах нь дахиад даунлоод хийн. За энэ дээр PNG файл, current файл гэдэг тийм ээ. За энийг 10-г татгалчээ. За энийг устгачаад дахиад нөгөө апплод хийж нөгөө зураг оруулж ирнэ. Саяхан зураг оруулж ирнэ. За энэ байна тийм үү. За бас энэ одоо энийг нөгөө бленд хийх бас нэг юм өнгөлөг зураг олчих хэрэгтэй. За би болохоор энэ бол нэлээд өнгөлөг учраас энийг авчлаа. За тэгээ зургийнхаа энэ өргөн байх юм бол энэ маань ингээд бүр урт болоо явчихд юм байлаа. Тэгэхээр зургийн хэмжээ нэг иймэрхүү байхад болж байна. За тэгээ ап руугаа орж жоод за бид нар blend image гэдэг орно. За энийг сонголоо тийм үү. За тэгээ энэ тэмдэглэсэн байгаа энийг bottom line-д нь энэ зургаа оруулаад за тэгээд энийг болохоор топ дээр нэх нь бэ үсгээд тавьчихын. Тэнгүүт одоо ингээ холилдоод юм болчихж байгааз. Тэгээд энийг яах нь юу руугаа оруулах юм бол бидний нөгөө энэ холилдсон одоо юм бэ үсэг маань ингээд гараад ирдэг бахан тийм ээ. За энэ бол бас их гоё эффект аа. За ингээд тэн сургалтыг бас баярлалаа баяр таа.